гарч иргэрсэн дундаас Монгол улсын анхны өрлөг жанжин маршал Дэмэд төрсөн түүхтэй энэ сайхан нутгийн үзэгслэн гоогтоос авьяас бэлгэрэн гэрэлтэн Монгол улсын ардын жижигчин төрсөн түүхтэй өвдөдсийн гэрийн дуурайр томголсон хан өндөр хайрхантай өвдөдсэсэн өвлүүдэн дахин шүтсэн мандалаагаан дэдэлсэн Даваагийн баяр болоо тун олондоо баян баянырэн алдарсан энэ сайхан ургуудын ахын дүүс тавхиндээ зуны дэлгэр дун сарын шиний 19-ний дэлгэрэлтэй өдрийн мэндийг одоодон өргөн дэвшүүлээ. Санхүүн өдрийн энэ сайхан ургуудынхан баяр цэнгэл наадамд хүрэлцэн ирсэн ахын дүүс та бүхнийг өндөр дэс тэнгэрээсэн харж байгаа өвдөдсөн хүндэтгэн Түмэн олноо ундаалсан энэ сайхан тунгалаг тамирын голоо хүндэтгэн өвдөдсийн бүрээр томголсон энэ сайхан өндөр хайрхан уул нуруудан хүндэтгэн хамтдаа босож энэ сайхан ургуудынхан баяр цэнгэл наадмыг зохион байгуулж байгаа өвдийнхэн энэ сайхан ариун дагшин нутгийг хүндэтгэн хамтдаа энэ сайхан баяр наадмын талбайг нар зүү нэгэнтэн таарнуу хэмээн та бүгдээсээ хүсье. Өвлийн гэрийн бороор томголсон өлгийн сайхан нутаг минь өвдөдсийн минь ойлон бадарсан энэ сайхан нутаг усан хан өндөр хайрхнаа мандал овоогоо тэнгэрт хөх тэнгэрээс толтон суугаа өвдөдсөн өрөд маань харан баясан суугаа хороо 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 Hurra, hurra, hurra! Hurra, hurra, hurra! Даваагийн баяр болоо түмэн олондоо баян баяа хэмээн нэрээр алдарсан энэ сайхан ургуудын өр хүүхдүүдийн үйлсэн нөөдөө алтан нарны засраг шиг гэрэлтэн гихийн ирүүлийг одоодон өргөн дэвшүүлээ. Нутгийн шатан хан өндөр хайрхан түмэн үеэрэн дээдсэн шүтсэн мандал овон байсан байгаа. Хураа хураа хураа. Ахын дүүсээрэн очин залгаж, уул сан баясгаж, нутаг сан баясгаж, өвдөд сан баясгсан баян баяагийн ургуудмыг өндөр хөхтэйдсэн хүндэр хөх тэнгэрэн толтон харж байна. Хураа хураа хураа. Ахмад уурлуудыгаан хүндэтгэлийн асарт тухлан суухыг урья. Ижийн наран алтан нарандан цааныхан дэжийг өргөнөө хэмээн өрн залъя. Ажил үйлсэн үргэлжийн мөнхөд гэрэлтэн явахын даатгалыг даатгаж байна. Хураа 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 хураа. Хураа 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 хураа. Хураа 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 хураа. Алтан нар минь сойрхон таалж байна. Хан өндөр хайрхан минь баярлан мишээж байна. Хатан томлог тамирын гол минь баясан мэлтэлцэж байна. Хураа 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 хураа. Хураа 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 хураа. Энэ сайхан борлуудын минь энэ сайхан ижинэр минь цайданы дэж энэ сайхан ургуудмын ажил үйлсийг
Тэмнэрийн цацсан мөнгөн илч тулган шүрнэ Сацадурын тоогоор жаргал бэлгэлж ерөө болгоны явшгаар энэ сайхан удмын заман дардан үйлсэн гигэн байх болно. Хүндэт зочдоо эрхэм хүндэт ураг удмын ахан дүүсээ энэ сайхан нутагта өнгөлөн эдээшид дэшилсэн Баянбаягийн ураг удмын хүндэтгэлийн туг ийхүү залрахад бэлэн болжээ. Ургийн туг ийхүү хүндэтгэлтэйгээр заларч байна. Сайхан өвлөцсөн ураг удмын энэ сайхан тугийг Баянбаягийн Янсангийн Баатар зүрхнийхөө хүндэтгэлтэйгээр түмэн олон ахан дүүсийн тулд залж байна. Сайхан их сайхан Монгол орны минь төрийн далбайтайгаан зэрэгцэж энэ сайхан ураг удмын тугаас заларч байна. Ингээд өнөөдрийн энэ сайхан ураг удмынхаа баяр цэнгэл наадамд хүрэлцэн ирсэн эрхэм зочид эрхэм ахан дүүс та бүхэнийг суудлаасаа басхыг хүсье. За ахтуу хамаатан садан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. За бид бүхэн бол өнөөдөр хуучнаар бол Сайн Ноён хаан аймгийн Сэцэнчин вангийн хошууны нутаг дээр байгаа гэсэн. За одоогоор бол Архангай аймгийн Их Тамир сум Хаундар багийн нутаг Ангархан ам Халтрын амын дунд гэсэн үг. Одоо энэ яг отголсон байгаа газар. За манай өвгдээдс бол бид бүхний сая ирж явхад нэг том гол гаталсан да. Тэр нь Үлэнгийн гол гэдэг юм байна. Үлэнгийн голоос нааш энэ Тамирын голоо ингээд дагаад ингээд нутгалж ирсэн байна. Энд ч нэ одоо тий өвлжөө зуншаад ингээд байж ирсэн байна. За баяр өвөө маань аав нь даваа өгтө баяр. За даваа өвөө маань 3 хүүтэй Дамдан, Ёндон, Баяр гэсэн 3 хүүтэй. За Дамдан гэдэг өвөөгийн талаар бол мэдээлэл байхгүй. Ёндон өвөө бол лам байсан учраас одоо өөр хүүхдгүй байсан гэсэн үг. За одоо Баяр өвөө маань бол баг хүнээ даваа өвөөгийн. За энэ болохоор юу дээр гарч ирдэг гэхээр 1924 оны хүн амны тоглохоор архиваас ухсан байгаа. За миний хувьд бол одоо Баяр өвөө маань миний илэн цэвэ болно. За илэн цэвэ маань одоо илэн цэмээ дуламж автаа сууж ингээ 9 хүүхэдтэй болсон. 9 хүүхдийг бид нар одоо өөр садна гэсэн үг, ач зээнэр гэсэн үг. За даваа өгтөө баярын Янсан гэдэг маань одоо 3 дахь хүүхэд нь яг ууган хүн одоо том хүн болж байгаа маа. Янсангийн одоо ач хүн бий болж тарж байгаа, тэмүүжин бий болж байгаа гэсэн. За Баянбаяа гэдэг утга нь юм аа. Баянбаяа гэдэг нь ерөнхийдөө нутг нь ингэж авгаалдаг байсан юм. Нутгийн хүмүүс нь энэ авдаа. Бид нэр яагаад Баянбаяа гэсэн гэхээр хуучнаар бол одоо бичиг үсэг их муу байсан бид нар. Даваагийн баяр гэж одоо хүмүүс ярьдгүй байсан. Дандаа Баянбаяа за нөгөө Баяа юу гэхээр тийм Баянбаяа гэж ингэж авгаалдаг байсан учраас Баянбаяа гэсэн байгаа. Тийм учраас одоо бидний ургийн
туг маань өөрөө Баян Баягийнх гэсэн туг байгаа. Энийг юу яасан байгаа? Одоо урлагийн бүтээл гэж үздэг юм байлээ. Яг ингэ Монгол бичгээр бичдэг хүн бичсэн байгаа гэсэн. За энийхээ дагуу тугаа хийсэн, тамгаа хийсэн байгаа. За бид бүхний өнөөдөр цугларсан зорилго нь нэгдүгээр. За цус ордох аюулаас хамгаалж байгаамаа. Тэ бид бүхэн одоо дараа нь ургаа ойртуулахаас хамгаалж байгаа гэсэн. За хоёрдугаар удмынхаа сул тал, давуу тал. Тэрнээсээ мэдэж, сэрэмжлэлж суралцах. За муу зуршлаа засаж залруулах. Сайн талаа сайжруулж, дамжуулан өвлөх. За бидний дунд одоо мэрэгжил, тийм ээ, удмын өвчин юу байна? Тэр бүхнээ бид нар одоо солилцсноо гэсэн. За ингээд та бүхэндээ баярлалаа. Бидний ураг удам улам өнөр өтгөн байх болтугай. Хураа. Ураа. Нэг байснаас 21 үлджээ. 37-оос. Тэрнээс одоо ирсэн байгаа нь Бадам гарвын ихнэр Дармаасүр ирсэн байна. Тэр танилцуулахад Дармаасүргэн ирсэн байна. Хоёрт одоо Янсангийн хас болдын аваа Алтан цэцэг ирсэн байна. Би өөрөө Баатарсүрэн байна. Тэгээд Жанчигаас молмихоос Хумбаа ихч байна. Сайлам ихч байна. Цэцэгмаа байна. Жигмичэр байна. Тэгээд одоо Янжингийнхаас Ган чимэг ихч байна. Ган тогоо ихч байна. Ган тогоо ихч нөхөртөө ирсэн байна. Тэгээ ган долгор ихч ирсэн байна. Иймэрхүү 13 4 ирсэн байна манай үеэлүүдээс. Үеэл нь одоо 21 хүнээс 17 хүн ирсэн байна да. Нутагт хүрсэн ирсэн Ахмад хурлуудаа Элизинх аз жаргал энэ хараагийн сайхан бүхнийдээ хүсэн өрөө. Янжингийн Ганналарын Эрдэнэ тэгж залуу байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ уулзч байгаадаа түлх их баяртай байна. Ингээд та бүхэнтэйгээ цаашдынхаа ажил амьдралд энэ харуугийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За бүгд хамтдаа дуулъя.
Баян баяа хэмээх хэн сайхан хөгдөөдсөн улбаа үр сатын одоо эхний танилцуулгыг баярын дайрыгийн үр хөгдөөд ураг удмынхан одоо ахан дүүстэй танилцуулахад бэлэн болсон байна. Ингээд эрхүү хүндэтгэлийн микрофоны өмнө баярын дайрыгийн ураг удмын үр хөгдүүдийг уран залхахад таатай байна. Баярын дайрыгийн өргөтүүд өнөөдрийн энэ сайхан ураг удмынхан баяр төрөлцөн ирсэн ахан дүүсээ Ахмад гурлуудаа хүндэтгэн энэ сайхан баяр наадмынхан талбайг нар зүв тойрон инхүү та бүхнийгээ хүндэтгэн орж ирж байна. За сайн байцгаана уу. Энэ нар хурд гişirсэн энэ сайхан өдөр ураг удмаараа нийлж ургийн баяр хийж байгаа бүх ахан дүүстэй бүгдээрэнд нь эрүүлийн хамгийн энэ хороогийн хамгийн сайн сайхан мөхнийг хүсэн өрөөё. Одоо би болохоор дайрий гээд манай эмээ мэн одоо 9 хүүхэдтэй айлын хамгийн том нь тэгээ манай эмээ 2 хүү гаргасан. 2 хүүгийн маань том нь өвгөн хүү гэдэг хүний том хүү даваа хүү гэдэг ах маань гэргийтэйгээ хөргөнтэйгээ хүүтэйгээ ачтайгаа ирсэн байна. За түүний гэргийн манай долгор сүр ихч том хүү авид сүрэн дөржтан авид сүрэн тэгээд авид сүрэн охин хөргөн билээ хөргөн манай хөргөн мөнх эрдэнэ мөнх цэцэн мөнх титэм за одоо ингээд энэ хэд маань болохоор манай өвгөн хүү ахын маань хүүхдүүд байна. Бас хараахан ирж амжаагүй бас хүмүүс байна. За тэгээд одоо би болохоор тэр дайрый гэж эмээгийн очир хуй гэдэг хүний том охин Оюнбат гэж хүн байна. Тэгээ миний хань болов эрдэн байна. За тэгээд миний дараагийн том дүү маань Дарханбат маань 3 хүүтэй. Миний том бэр Амартуул Сэлэнг аймгийн Орхон туул сумын Дархан бэр бүсгүй байна. За миний дараагийн дүү маань очир хуйгийн Батөрж. За Батөржийн гэргийн мөнх цэцэг, мөнх чимэг энэ хоёр маань 2 охинтой ариун бэлэг, ариун гоо. Ариун бэлэг маань болохоор нэг томуужийн сургуулийн одоо 11-р ангийн мундаг сурлагатай хүү охин маань байгаамаа. За тэрний дараагийн дүү маань очир хуйгийн Батүлзигийн гэргийн Бат төмрийн гэрэлт од.
Гэрэлт одоо энэ Бат Төлзигийн том охин Гандигма энэ хар дээлтэй охин. За дараагийнх нь Гандима хаа байна? Ганди. За Тэлмэн хаа байна? Тэлмэн. Тэр мөрөн гэд бас нэг жоохон хөөхтэй энэ хоёр маань болохоор одоо одонгийн болцол хангасан гэр бүл байгаамаа. За тэрний дараагийн дүү маань Солонгос улсад Очир уйгийн Бат Огтох гэд миний дүү Мөнх цул гэд гэргийтэйгээ эхнэр нь сурж байгаа. Тэгээд гэр бүлээрээ тэнд амьдарч байгаа. Тэр дүүнэр маань болохоор бас дархан бэр одоо 3 хүүтэй айл байгаамаа. За тэрний дараагийн дүү маань энэ Очир уйгийн Батбаяр гэд миний дүү 3 хүүхэдтэй эхнэр нь Адя Сөрөн малын эмч мэрэгчлээ. Миний энэ том дүү маань Архангай Улаанбаатар хот хоёрын хооронд энэ том машинаар ачаа тээвэрлдэг нөө мөнгөн цагаан хүлэг минь гэдэг шиг ингээд ийм сайхан тээврийн жолооч дүү маань байна. Аавын маань мэрэгчлэгөө үүссэн. За хамгийн бага дүү маань Очир уйгийн Батмөнх түүний гэргий Алтан чимэг. За энэ хоёр маань одоо ийм 3 сайхан хүүтэй том хүн бэлгүүдээ охин маань бэлгүүжин баг хүн 9 хүүхэ. Ингээд энэ Чингис хааны удмынхан гэдэг юм бид нэр. За миний хоёр дүү бол маш их хөдөлмөрч маш их одоо хичээж зүтгэж яваа. Ингээд би болохоор дүүнэрээрээ үргэлж мөнхөд бахархдаг. Миний дүүнэрийг дүрсэн сайхан хайн ажилтай өөр хүүхдүүд нь өнөр өтгөө явж байгаад нь энэ нутгаас маань өвөг дээдс маань харж хандаж ингэж сайхан явуулж байгаа хаа гэж би байнгын энэ нутг руу сүү сайнхаа дээжиг өргөж явдаг хүн байна. Сайнхүү Баян-Баягийн энэ сайхан ураг удмын баяр наадмын дараагийн одоо ахын дүүс ураг удмаа танилцуулах гэр бүл Баярын Бадам гарвын одоо ураг удмын өр хүүхдүүдийг хөндөдгөн барихад таатай байна. Өнөөдрийн энэ сайхан ураг удмынхаа наадмыг энэ сайхан өв дээдсийнхаа нутгийг хөндөдгээд Баярын Бадам гарвын одоо ураг удмын өр хүүхдүүд инхөө хүрэлцэн ирсэн байна. За бүгдээрээ сайхан энэ сайхан ахын дүүсээ алга дашин огтон авъя. За сайн байцгаана уу эрхэм хүндэт ах эгч дүү нар минь ээ. Та бүхэндээ энэ өдрийн Түмэн амгалан айлтгая. Энэ нар хурдгширсэн энэ сайхан өдөр та бүхэнтэйгээ уулзж байгаа бид бүхэн туйлын баяртай байна. Ингээд та бүхэндээ гэр бүлийнхаа одоо хүмүүсийг танилцуулъя. За миний эмээг болохоор Баярын Бадам гарав гэдэг. Бадам гарваас 2 хүү төрсэн байдгийг. Ууган хүүг нь Бат Очир, 2 дахь хүүг нь Бэгцрэн. За Бэгцрэнгийн өөр хүүхдүүд одоо бид нэр хүүхдүүдийг одоо эхнээс нь танилцуулъя. За ингээд Бэгцрэнгийн эхнэр нь Дармаасрэнгийн Бадан доржийн Дармаасрэнгийн ингээ ээж минь байна. Ингээд Өөр Хангай аймгийн Баян-Өндөр сумын хүн байгаа юм. За би болохоор Бэгцрэнгийн ууган охин Ингчин гэж байна. За удаах хүү Эрдэнэ Очир Бэгцрэнгийн Эрдэнэ Очир урагшаа гараад байна л за. За дараагийн хүн Дондов Синг. За Эрдэнэ Очирын эхнэр Удул. За ингээд дараагийн охин маань дүү маань Алтан цэцэг. За Алтан цэцгийн нөхөрг одоо гэр бүлийг тайзнаа өрий. Мөнх насан. За түүний 2 хүүхэд нь Тэмүүжин, Ануужин гэж ийм 2 хөөрхөн охин ах 2 төрсэн байгаа. За ингээд манай нөхрийг одоо Бацаахан гэдэг ингээд бид бүхэнд энд хүрэлцэн ирсэн байна. Одоо энд ирээгүй байгаа бас ах дүү нараас минь ирээгүй хүмүүс байна. Үүнд одоо хамгийн бага дүү маань Тунгалах Тамир гэдэг түүний нөхөр бол год баяр тэр хоёр маань одоо Ирланд улсад суралцж байгаа учраас ирж амжсангүй. За бид хоёр Бацаахан бид хоёрын одоо дунд нэг охин Төмөн сууд гэж байдаг. Охин маань бас Тайван улсад суралцж байгаа болохоор ирсэнгүй. За Эрдэнэ Очир Удуулын хоёрын охин болох Буцран маань бас Америк улсад сурч байгаа учраас өнөөдөр одоо энэ баяртаа ирж амжсангүй. Ингээд та бүхнээс одоо хүлцэлж өчьё. За бүгдээрэнд нь ингээд сайхан баярлаарай, сайхан наадаарай. Ингээд дараагийн
том хүү болго Батчир ахын өлзий дутах хахадаа одоо энэ микрофоноо шилжүүлье. За та бүхэндээ ургийн баярын халуун сайхан мэндийг өргөн төвшүүлье. За би Батчир гэдэг хүний отгон хүү өлзий давтах байна. За энэ баярт миний тоомогч Батчирын Баттагоо ирсэн байна. Түүний нөхөр Батчир гэдэг хүн энэ байна. За За миний эхнэр Соёлмоо Аранга аймгийн Бацангилмын. Миний охин Даваа Жаргал, миний охин Бэлгүүн, миний хүү Батгирэл хөршөө. Миний хүү Наран Жаргал, Баттагоо өгчээ маань охин Оюун Эрдэнэ. Түүний гэр бүл мөнхөө. За тэгээд 4 хүүхдүүд нь байна. Баалар Эрдэнэ, Ган Эрдэнэ, Ями Эрдэнэ, Мөнх Наран нар байна. За ингээ та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ сайхан надаарай. За баярлалаа. Ингээд өнөөдрийн энэ сайхан баян баяа хэмээх энэ сайхан ураг удмын одоо баярын бадам гарын үр хөвгтүүдтэй баярлалаа. Өнөөдрийн энэ сайхан удам ургийнхаа одоо энэ сайхан баярыг хүндэтгэн хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Мөн та бүхэндээ сахин дахин ад жаргалын дэдийг хүсэн өрөөе. За дараагийн танилцуулах үргэх удам бол баярын Янсангийн одоо үр хөвгтүүд удам ургийнхныг энэ сайхан баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахын дүүстэй бас ахын дүүсээ өр хүүхдүүдээ хөргөн бирүүдээ бас танилцуулж өгнө хэмээн уран залхад таатай байна. Энэ сайхан удам ураг, энэ сайхан ахын дүүсээрээ энэ сайхан өвөг дээдсийнхаа өлгийн нутагт хоромжуулж хамтдаа баяр хөөр ад жаргал дуран энэ сайхан урган баярыг зохион байгуулах энэ сайхан боломжийг олгосон энэ сайхан халуун бүлээрээ цуглах боломжийг олгосон баярын Янсангийнхаа үр хөвгтүүдэд энэ сайхан удам ургийнхын давуу дээр ахин дахин талархлын халуун алгаж бэлгэлээ. За Янсан хүмүүс Чоймо гэдэг имэтэ суусан. За Чоймо Янсан хоёроос тавуугт хамгийн том хүү болд нас барсан. Эхнэр Алтан цэцэг ингээд хүүхдүүдтэйгээ том хүн Төмөр Баатар, дараах охин Сайхан Жаргал гэр бүлтэйгээ. За дараах хүн Шижир Баатар өвчний улмаас ирээгүй, баг охин Отхон Жаргал гэр бүлтэйгээ. За урагшаа гараараа гар. За дараах нь болохоор Баатар Сүрэн 3 хүүхэдтэй Рэнцэн ханд гэр бүлтэйгээ. Оюун ханд гэр бүлтэйгээ. Тэ. Тэмүүж миний бие гэр бүлтэйгээ ингэж ирсэн байна. За дараа дүү Нэмсүрэн нөхөр Төмөр Баатар. Төмөр ах маань нас орсон байгаа. Ингээд энэ хоёр дундаа нэг охинтой их цэцэг гэр бүлтэйгээ ирсэн байна. За хөргөн бирүүдийг би хэлэхгүй байгаа шүү уучлаарай. Дараах охин Нэмдаваа. Нөхөр Инх Баатар. За Баасан Сүрэн гэдэг том охинтой Баасан Сүрэн гадаад байгаа. Дулам Сүрэн нас барсан ингээд хүү цогт Баатар гэр бүлтэйгээ ирсэн байна. За баг охин Нэмдэлгэр нөхөр Рэнцэн Жүгдэр ингээд 4 охинтой 4 зүг билүү багыг чи гэдэг үлээ. Тунгалаг тамир үлээ. За Должин Сүрэн Бэндэря Төвшин Жаргал Отхон Жаргал. Зөв үү? Баг хуу тунгалаг тамир. За ингээд тавуулаа.
За манайхан болцсон уу? Дутуу байхгүй юу? Гомдсон юм байхгүй ч дээ. Одоо дутуу танилцуулж гомдсон шүү дээ. За баярлалаа. Та бүгдийн минь энэ сайхан ургийн баярын дараагийн одоо ахын дүүстэй ураг удмаа танилцуулах гэр бүл бол баярын жанчвын одоо өр удам өр хүүхдүүдийг өрн залъя. Баярын жанчвын өр хүүхдүүд ийхүү Жанчи ахын минь 5 хүүхэдтэй 5 хүүхдийн 3 нас орсон хамгийн том нь баяраа 82-тай би муу ирж чадсангүй. Тэгээд Дорж Чалм ахын хүү нар мандах их нэртэйгээр ирсэн. Нар мандах нь Атлантын олимпиадаас хөрөл медаль авсан гавьяа тамирчин юм байгаамаа. За их. Дорж Чалмын том хуугаа баярын жанчвын хүү Дорж Чалм тэрний хүү Нарманд хуугамаа ингээд. Тэгээ ингээд жанчив баярын жанчив талаас ингээд төлөөлж их нэртэйгээ ирлээ. Тэгээ өнөөдөр та бүхэнтэйгээ ингээд цуг байгаадаа баяртай байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. баярын самжавын одоо өр удмын өр хүүхдүүд юм аа. Ингээ та бүдгийг анхан дүүстайгаа мэдчилж хөрөлцөн ирсэн уран удмаа танилцуулах хэмээн энэ хүү хүндэтгэлийн талбайд урьж байна. Алга дэвшилсэн байнахаа. За ламжийн хүүхд церемогийн өр удмынхан байна бид нэр. За энэ баатах бол одоо миний аавын өргөмөл дүү. Та өргөмөл дүү аавын. Чимтлам гэж байгаа. Молмын чимтлам гэж байсан. Тэр хүн бол одоо миний ихч аавын дүүсэн дүү. Тэ Янсангийн сөрөж авсан энэ үнийг манай аавын өргөмөл дүүнүүд байгаа. Тэ За тэгээд одоо намайг Сэдэмбогта магад үнэн гэдэг. Манай дүү Сэдэмбогийн Батбаатар гэдэг. Миний охин оюун сүнэн, миний гэргийн хандаа. За Баданжун анхийнхан байна. Чимтамгчийн нөхөр Баданжун анх. За хэн танилцуулах вэ? Мөнгө. За бид хэд ингээд нэг 2 гараатай. За ямар учиртай гэхээр за ламжав имээ маань дэмчиг жав өвөө хоёр маань янсан өвөөгөөс аавыг өргөж авсан. Молон өвөөгөөс чивэл ламгчиг өргөж авсан. Ингээд 2 хүүхд өргөж авсан байх нь. Сэрэмбо ах болохоор хамгийн том томынх нь хүү ингээд магад үнэ ах байна. Тэгээд ингээд араасаа за та одоо ингээд танилцуулаа явчихо тий. Баярын одоо молмын өр удмын хүүхдүүдийг өрье. Ингээд хөрөлцөн ирсэн ахын дүүстайгаа сайхан танилцаж хөргөн гэрүүдээ өр хүүхдүүдэд танилцуулах хэмээн та бүдээсээ хүсье. Өнөөдрийн энэхүү баян баяа хэмээх энэ сайхан ургийн баяр наадмын энэ сайхан арга хэмжээнд хүрэлцэн ирсэн баярын молмын одоо өр хүүхдүүд ураг удмынхан энэхүү таасны өмнө хүрэлцэн ирээд байна. Ингээд хүрэлцэн ирсэн ураг удмынхан ахын дүүстэй бас ураг удмынхан залуучуудыг өр хүүхдүүдийг энэхүү танилцуулахаар за энэ өдөр хорон цугласан төрөл садан та бүхэндээ энэ сайхан ургийн баярын халуун мэндийг хүргье. За энэ сайхан арга хэмжээ зохион байгуулсан Баатар сүр ахта. За энийг зохион байгуулахад гар буй оролцсон бүх хүмүүстээ баярлал талархаж байгаа илэрхийлье. За миний өвөө молон баярын 6 дахь хүү нь болж төрсөн. За тэгээд эмээ төмрийн сумьяатай гэрлэн 8 хүүхэд төрүүлж өсгөжээ. За ингээд эхнээс нь танилцуулъя. Миний ээж энэ молмын хүн ба хамгийн том охин миний сурмаажийн цэрэн найттай суусан 4 хүүхэд төрүүлсэн. Том ах лавг сүрэн, эхнээ амглан ам бүлэн 3 уулаа. За миний би ням сүрээ 2 дахь хүү эхнэр
инх тунгалаг байгаа. Манай эхнэр байна. Тэгээ хүү охин хоёртой би. За миний дүү Бямсүр өнөөдөр ирж амжаагүй. Хүнтэй суугаагүй байгаа. За дүү инх тунгалаг хүргэн дүү гомжоо хүү охин хоёртой. За сайн там ихч маань за сайн там ихч маань за хүргэн ах Балдорчийн нэргүй ахтай суусан. За 7 хүүхэд өсгөж төрүүлсэ. За ингээд инх хамгаалын ихч маань 2 охинтой болсоо. За инх цэцэг байгаа ирсэн өнөөдөр. За инх цэцэг хүүгийн хамт ирсэн. Нэг хүүтэй. За Балжтмаа өнөөдөр ирж амжаагүй. Хүргэн нямд орж. За 3 охин нэг хүүтэй. Инх туул инх туул маань за инх туул хүргэн инх бата. За ам бүлэнд 3 охин нэг хүүтэй. За дараа нь инх оюун байгаа. За инх оюун маань хүргэн инх баяр байгаа. За тэгээд ам бүл 2 охинтой. За Батманд өнөөдөр ирсэнгүй отхон хүү. За эхнэр нь хулан 2 хүү нэг охинтой ингэж өнөөртгөн болсоо. За дараа нь Чимэд лам ихч маань бэ. За Чимэд лам ихч маань Төм дэвнэлийн Бадамжуун ахтай гэрэлсэ. За Бадамжуун ахын за ингээ 3 хүүхэд төрүүлж өсгсөө. Харагч юм. За би ийшээ энтэй л гарна. За том охин мөнх цэцэг. За хүргэн баян мөнх. За 2 охин нэг хүүтэй. За дараагийн хүү охин маналж 2 хүүхэдтэй өнөөдөр Бээжинд байгаа. Сурж байгаа. Ингээ ирж амжаагүй байгаа. За нэг хүү нэг охинтой тий. За дараа нь Санжаа Жамц эхнэр нь Наран байна. За ингээ 2 охин нэг хүүтэй. За ингээд дараа нь Цэцгмаа ихч маань. За Цэцгмаа ихч маань миний хүргэн ах Боломжомцын Батбаяр ахтай суусан ингээд 5 хүүхэд өсгөж төрүүлсэ. За Эрхэн баяр маань одоо Алс хол нутагт сууж байгаа. Америкт ажиллаж амьдарч байгаа. Эхнэр нь Батчимэг. За тэгээд хүү охин хоёрынхоо хамт амьдарч байгаа. За дараа нь Ундрмаа маань. За том Баатар хүргэн тэ за тэгээд нэг хүүтэй байгаа. Хүү ирсэн. Цэрэгт явж байгаа. Өнөө оюутан цэрэгт яваад эргээд ингээ ирсэн. За дараа нь Эрдэнэ Мужихан за Эрдэнэ. За эхнэр нь Туяа. За 4 хүүхдээ 3 охин 3 хүү нэг охинтой. За ингээ баяр отхон. За манай энэ хавтуу одоогор гэрлээгүй байгаа. Тийм. Гэрэлж амжаагүй баг. За манай жигээ миний навцах Жимэн Чарам ах маань Эрдэнэт орчи Ирвэхээгээ ихчтэй маань суусан. Тэгээ 5 хүүхэд өсгөж төрүүлж өсгсөө. За Цолмон өнөөдөр бол ирж амжаагүй. Эхнэр нь Алтан цэцэг нэг хүү 2 охинтой байгаа. Ариун цэцэг өнөөдөр ирсэн. Ариун цэцэг байна. За ариун цэцэг хүргэн Бямд орж 3 охинтой юм. За Цэвэ маань ирсэн байгаа. Цэвэ Цэрмаа 2 маань ингээ ирсэн. За Аюуш маань байна. Бэр Нэм цэцэг 2 хүүхэдтэй хүү охин 2-той. Зондой бас нэг юм хүүхэдтэй гэрж амжааг байгаа. За миний наагц Цэрмаа Думагч маань тоогоочийн Мегмар ахтай маань суусан. Хүргэн ах маань. За тэгээд том хүү өнөр сайхан эхнэр Батчимэг. Тэгээ 3 охинтой хаана байна? За дараа Урангаа байгаа. Урангаа. За нөхөр Эрхэн баяр байгаа. 2 хүүтэй. За энэ 2 вэ. За үлцээ сайхан хамгийн баг хүү эхнэр нь Болор. За энэ. За 2 хүүхэд маань ирсэн хүү охин 2-тэй. За энэс гадна одоо миний нагцах Төм нэмрэл Баатар сүх 2 ах маань байсан. Одоо бурхны оронд оджээ. За ингээд үр хүүхдүүд өнөөдөр Моломогийн үр хүүхдүүд маань бид нар өнөөдрийн байдлаар ингээд 80 сургуулаа болж
өсч өрчжээ. За та бүхэндээ энэ халуунгүй даарах хүйтэнгүй халуунгүй ийм сайхан бур салхитай, сэрсэц салхитай, сэрүүн бомбой ийм сайхан оронд энэ сайхан баяраа тэмдэглэж байгаад нь баяр хүргээд аз жаргал сайхан бүхний хүсье. Яалтчгүй өнөөдрийн та бүгдийн энэ сайхан ургийн баярыг өвөг дээдс нь бол Тэнгэрээс харж байгаа нь мэдэгдэж байна. Уул ус нь баясж байгаа нь мэдэгдэж байна. Энэ юугаар мэдэгдэж байгааг бол одоо ингээл өнөөдрийн энэ баяр ямар сайхан энэ одоо сүүдэртэй, тэ нартай, хуртай энэ гişгэн тэрнээс бол бас ингээл нэг халуунаар шараал хэлвэл юм хэцүү байдаг ш. Тийм үстэй байхаа. Тийм үү? Сонсож байгаа юу? Тэд өнөөдөр ямар гоё байна. Энэ өвгдийн нутаг яаж баярлж байгаагаа та бүхэнд ингэж гоё одоо үзүүлж ишт манайхаа. Ахиатын сайхан уул усанда талархаа манайхаа. Хураа. Сайхан бүхнээр яаж голтгоо. Хураа. За дараагийн баярын Янжингийн үр удмыг энэхүү одоо хүндэтгэлийн дайцны өмнө орон залхах таатай байна. За та бүхэн өнөөдрийн энэ сайхан ургийн баяраа тэмдэглэхээр ахын дүүстэйгээ энэ сайхан өвдөцийн нутагт аз жаргалаар дөрөн баяр баясгалаар дөрөн цэнгэн жаргахаар хүрэлцэн ирсэн баярын Янжингийнхаа үр хүүхдүүдийг өгтөн авна. За энэ сайхан ургийн баярт оролцож байгаа нэг ах トゥ төрөл садан та бүхэндээ сайхан бүхний хүсье. Их баярлалаа. За манайх баярын Янжингийн 8 хүүхэдтэй хайл. Та нар бас юугаа мэдэхгүй хаа бидэд бол их хол амьдэрсэн учраас арангайд амьдэрсэн улсад бол бас сонин содон байгаа ах бидэд бол. Тийм би манай аав ээж хоёр бол аав маань зэргийн хүн байсан. Хэлийн зэргийн хүн, тасцран гэж хүн. Уул гарлуул ер нь их тамирын хүн. Тэгэд чулуутад өргөгдсөн. Тэгэд манай ээжтэй ханлаад эдэр 43 оноос эхлээд хэлийн зэргээр явцсан улсад байна. Тэгээд бид нар бол дандаа л ээж аавынхаа ажилласан газрыг дагаад амьдарсан. Тэгээд би одоохондоо миний хамгийн том эгч ган долгор өрчгөр гэж байсан. Тэгээ ган долгор, ган болт, тэгээ ган чимэг, ган сайхан, ган хүү, ган тогоо, ган хүү, ган зөвтөө, ган сайхан гэсэн одоо дүнэртэй. Тэгээд одоо ингээд бид нар ер нь 8 уулаас болоод одоо бол 100 нэлээд сайн гарсан да. Ер нь сайн тогоо одоо дугаалсууд байгаа юм. Тэгээд одоо энд бас ирээд цуглахад бол одоо ингээд бас ахын дүүгээрээ өөрсөндөө ч гэсэн та нарыг харж баясч байна. Өөрсдийнхээ ах トゥ нарыйтэй баг энд танилцах чинь шүү. Ер нь яг үнэ хэлэхэд бол. Та нартай аз жаргал сайхан бүхний хүсье. Айл өрх болгоноороо бид нар ингээд танилцуулга хийе та. Би одоо эгчийнхээ хүүхдүүдэд микрофоноо шилжүүлье. Ган долгор гэж манай хамгийн том эгч байгаамаа. Одоо энд байснээрээ бол. Тий. Ингээд эстрадаар явчих. Төхүүдээ одоо. За сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн гигэ мэндийг өргөн төвшүүлье. За манай эмээг Баярын Янжин гэдэг. За Баярын Янжингийн ган долгорын Эрдэнэт гэж миний би та бүхэндээ ургадмаа танилцуулахад бэлэн боллоо. За миний эгчийг ган долгорын инх жаргал гэж хамгийн том нь сувилагч мэрэгчлээ Дорон томгийн халах суманд одоогоор ажилд амьдарч байна. Одоохондоо ирж амжиг байна. Та бүхнээсээ хүчил төрчихье. За дараагийнх нь хэл амт хөрөнгөний газарт ажилтны ган дорын инх цэцэг гэж байгаа. Одоогоор мөн бас ирж амжаагүй ардаасны ажил төрөлтэй бас наа цааны нэтргээд бас ирж амжиг байна. За тэрний дараагийнх нь ган дорын инх баяр гэж байгаа. Мөн бас хэлийн дэрэгт ажилтдаг өнөөдөр бас ирж амжаагүй байна. Тэгээд инх баярчийн дараагийнх болохоор ган дорын инх хамгаалан гэж бэлтгэл ахлагч Монгол улсын онц эзэн толд хар нүдний шилтэй юм хүн байна. За инх хамгаалан
ахын дараа их туяа гэж байгаа. Мөн бас ирж амжиг байна. Бас малчин. Тэгээ мал аж ахуй эрхэлдэг. Өнөөдөр бас ингээд бас ирж амжиг байна. Та бүхнээс өрсөлдөвчээ. За их туягчийн дараачих ганцхан Эрдэнэт гэж миний бий байна. Та бүхэнд амжилт ясалъя. За миний дараагийн дүү болохоор бас мөн ганцхан их цалмон гэж байгаа. За мөн хилийн дэрэгт ажилладаг. Дорд хамгийн Баян улс суманд ажилладаг. Өнөөдөр бас ажлын шаардлагаар бас мөн ирж авчаагүй байна. За тэрний дараачих нь Инх Бодроо гэж байгаа. Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Тэгээ мөн бас ирж авчаагүй байна. За манай ганцларын их жаргал нь 6 хүүхэдтэй. За 6 хүүхдийн том нь их затрал, хүр зөвхөн их затрал гэдэг. Дорд хамгийн халхал суманд Инх Бодрын сургуульд математикийн багшаар мэргэжээр ажилладаг. Одоогор мөн бас ирж амжаагүй. За би ингээд товчхон яриад юу ячдаггүй. Манай хамгийн томогч инх жаргал нь 6 хүүхэдтэй. 6 хүүхэд нь өнөөдрийн хувьд бол ирж амжаагүй байна. Дараагийнх нь инх цэцэг 2 хүүхэдтэй. Нэг нь 2 хүүхэд нь хоёулаа мөн хилийн дэрэгт ажилладаг. Өнөөдөр бас ингээд ирж амжаагүй байна. За инх хоёр нь болохоор 5 хүүхэдтэй. Мөн бас хилийн дэргээр ингээд ажилладаг. Бас ирж амжаагүй байна. За инх Монголын гэр бүл гэх юм бол Тэрэн доллар Бадам доллар Дорд хамгийн Булган сумыг хараад бас л бодлож идэх гардаа гэж. Өнөөдөр бас ингэ ирж. За 2 хүүхэдтэй. За 2 хүүхэд нь том нь одоо шинэ үеэр шинэ хүү. За хүслэн. За манай Гүг шууд ингэ явчих гэдэг. Та нэг микрофон авснах гэр бүлээ танилцуулж байна. Манай гэр бүл Шагтар сүмгийн мөхтэй. Халахгүй сумын таван газар ажилладаг. За манай охин ундрал цэцэг. За манай зэ инх Эрдэнэ. За манай хүү ундралаа тэгээд бид бүхэн ингээд цагаан аж түрэн амьдарч байна. За ингээд гогахыгаа хүүд мөрчмөн шилжүүлье. За сайн байцгаана уу та бүхэнтэй өдрийн энэ бүрээс сайн мэдсэ. Одоо Янжимэгийн ууган хүү Гамбалтын хүүхдүүд одоо 8 хүүхэдтэй. Тэгээ энд одоо том 8 хүүхдээс 5 нь ирчээд байж юм. Одоо том эгч маань, бага эгч маань. Тэгээд 2 дүү маань ингээ надтай давуулаа ирсэн байна. Одоо том эгч октябр 2 хүүтэй тэг гэр бүл нь өөд болсон. Бага эгч сумын цэцэг одоо ганцаараа ирсэн байна. Гэр бүлийн хүн хүүхдүүд нь одоо бүгдээрээ бас нэг шалтгаантай ажил төрөл наацар хийж чадаагүй. Ганцаараа ирсэн байна. Говьалтай аймагт амьдардаг. За тэгээд дараа нь одоо миний би Ган Эрдэнэ гэж одоо Гамбалтын ууган хүүн дээр хаягчтэй. 2 хүү 3 огонтой тэрнээс одоо нэг нь хамт ирсэн байна. Их нэртэйгээ ингээ гуруулаа ирсэн байна. За дараачих нь Гамбалтын Тэрвиш. Одоо миний дүү одоо нөхөртөө гэр бүлийнхээ үнтэй ингээд хоёулаа хамт ирсэн байна. Нэг хүүтэй хүүн бас ажил төрлийн улмаас ус хийж чадаагүй. Элийн цэрэгт ажилладаг. За дараачих нь Гамбалтын Саран гэрэл бас одоо миний дүү гэр бүлийнхээ хамт 2 3 хүүхэдтэй ирсэн байна. Одоо том охин Дэги дунд хүн помпара тэгээ одоо баг нь жаргал ингээд тавуулаа ирчихсэн байна. Манай дүү Саран гэрлээ нөхөн Цэнд Бадар гэж одоо
Тэр энэ тэрвчдүүгээ маань нөхөр төмөн хүү. Энэ бүдүү нөхөр байна. За ирээгүй дүүнэр одоо Гамболдын ган оров, ган багн, ган тулга гэх одоо ирж чадаагүй. Азтын чин ган оров одоо 5 хүүхэдтэй. Зэхнэр хүүхэд нь тэгээд ган багных чинь 4 хүүхэдтэй. Ингээ ирж чадаагүй. Ган тулгын 2 хүүхэдтэй. Ингээ бас ирж чадаагүй. Иймэрхүү байдалтай л байна. За та бүхэндээ баярлалаа. Дараагийн За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За би бол Баярын Янжингийн 3 дахь охин, Ганчимгийн том охин Игчмэг байна. За манайх бол ээж аваасаа гурлаа. За миний том охин Игчин түүний найз Шин хоёр. За миний бага охин Их намин. За би 2 дүүтэй, миний том дүү Саран Чимэг 3 хүүхэдтэй, том нь Алтай 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Нэг эмэгтэй, 1 эрэгтэй эднийг гуруулаа. За хамгийн бага дүү маань Баццэг. За Баццэг 3 хүүхэдтэй, хамгийн том нь Амуна. Тэгээ 2 эрэгтэй дүүтэй ингээд бидэд амьдардаг. За дараагийн Гантхаа гисчихэнтэй. За би Баярын Янжингийн 5 дахь хүүхэд охин байна. Би 5 хүүхэдтэй. Манай хүүхдүүд бүгдээр ажилдаа ирж чадаагүй. Би тэгээд баг хүрэн баг хүү хоёртойгоо ирсэн. За тэдний зээ хүүтэйгээ. Тэгээд бид 4 ирсэн. 5 удаа ирсэн. Манай нөхөр Гамбол. Манай баг хүү Ган Зориг апод ажилддаг. Миний бага охины баг хүү Ирмүнэ баг хүрэн Баяраа. Тэгээд би 5 удаа ирсэн. Та эдийг божин сайхан баяр тэмдэглэж байгаа та нартай баярлснаа илэрхийлье. Сайхан барилцгаагаарай. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо би хэний Баярын Янжингийн 6 дахь охин байна. Тэгээд би одоо 3 хүүхэдтэй, 2 хүү 1 охинтой. Тэгээд юу том охин Бочмэг на хэдийн цагт ажилладаг. Тэрний нөхөр мөнгө толго бас хэдийн цагт ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Тэрний хүү Хангал. Тэрний дараагийнх нь хүү Хангарт гэдэг ийм 2 хүүтэй байна. За тэрний дараагийнх нь Батэрдэн. Энэ 4 хүүхэдтэй. Гэр бүл нь ажлын шаардлагаар ирж амжааг байна. За дараагийнх энэ Батэрдний хүү Айзан. За дараагийнх нь Батолго. За миний баг хүү. Дараагийнх нь Батолгын хүү Тогтун. Эхнэр Ганццэг байна. За одоо энэ дөхөр. Одоо дараа. За сайн байцгаана уу. Баярын Янжингийн баг хүү ганцх гэж байна. Амбул манайх ч одоо 3 охин 1 хүүтэй. Одоо чи дугуй манай том охин мөнх туяа нягтлан мэрэгжилтэй. Түүний гэр бүлийн хөрөл төмөр биеийн дамрын багш дасгалжуулагч мэрэгжилтэй. Хүү Ирмүнэ Элбэг Ингүн гэдэг энэ. За манай гэр бүлийн хүн инх жаргал байна. Тэгээд дараагийн охин мөнх цацрал. Хэлэнцгийн тосгоо юм л үү. Зам байна. Тэгээд түүний нөхөр нь
Амгалан баяр дотоод хэргийн их сургуулийн багш дэд туранд азалтай. Хоёр хүүхэдтэй том охин инхлэн тэр хэн сая сүлт мөнгө сүлт хөөр. За манай баг охин ярьж амжаагүй байна. Одоо тэр манайх ингээд за ингэ болсон. Бас манай ганцхан ингээд миний дийтэл явах байдаг. Бас эрүүл мэндийн шалтгаан жоохон гараад тэгээд ирж амжсангүй. Тэгээ эхнэр 4 хүүхэдтэй. За баярлалаа. За та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. Энэ сайхан өргөн дэлгэр хангаатаа үг дээдсийн үлгийн нутагтаа энэ сайхан ургийнхаа баяр наадамдаа хүрэлцэн ирсэн баярын Янжингийн өр удам өр хүүхдүүдэд баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Та бүхнийхээ ажил үйлсэд нариун их амжилтыг хүсье. Баярын бата 5 хүүхэдтэй, нэг охин 4 бандтай, охин замын үүдэд ажилладаг. Тэгээ ирж чадсангүй. 4 хүүхэд нь уурхад ажилладаг болоод ирж амжаагүй гэж хэлсэн. Баярын үйлзээ бат нь ганц өрөнгөл охинтой, өрөнгөл охиныг би сураад олсонгүй ингэтвэ гэдэг байсан юм аа. Ачаагийн мөнгө өндрөн дамтар орон дэлгэж ахаа таалаад шаанахаа. За ингээд мөнгө өндөр маань таахындаа айдууны мөнчлөгийн өргөн төсөөлөхөд бэлэн болсон байна. Нандан хүслээтэйсээ Өсөжөөдөн нохчаандон эцмэн инфиур ната инатоса Өсөлөс найгодоо билээ ойрал харам эцмэн билээ аман хартай урам билээ амдрал хүсэл билээ эцмэнта нандон билээ эцмэнта нарам билээ хайрын итгэлээтэйсээ Сэний өрөөсөд өргсөн хатууд орсон нүгэл боян эцмэн яртай өрнадта энэ хайраад усан Өсөлөсөн айлгодоо билээ ойрал харан эзмэн билээ аман хартай өрөн билээ амдрал хүсэл билээ эзмэн та нандон билээ эзмэн та наран билээ наран билээ
Баярлалаа. Бэлэг хүчин маань та бүхэндээ альдууны мэдлэгээ өргөн дэвшүүлэхэд бэлэн болсон байна. За сайхан хөрхөн өхөндөө уран баярлалаа манайхаа. За ингээд манай дараагийн уран удмынхаа ахын дүүс альдууны мэдлэгээ дэвшүүлэх тогоочийн мөнх чимгээгээ та бүхнийхээ өнөрье. Алтан нарны цацрагаатгаад алуухан хөрсөн соёлон нагасан амьдрал жаргалын гэгэн бэлгэдэл алаг цэцгэс мөн хөдөлгөрнэ харин болзон чамайган өргөөд сайхан үнэрт чин сэтгэлээ байсанхан сар үлэрчэнд жаргаж явгээ
Дуучин мөнгө чимэгтэй баярлалаа. За саяны одоо та бүхэндээ альдууны мэдлэгээ хүргэсэн 3 ирэх юм бол одоо баярын дайрыгийн одоо ураг удмын ахан дүүс чинь шүү гэдгээ сахинд болгоход таатай байна. За ингээд энэ сайхан удам урагийнхаа ахан дүүстэй зориулж альдууны мэдлэгээ өргөн төвшүүлнө хэмээн одоо баярын Янсангийн энэ сайхан удам урагын төлөөлөл ган тулга таныг урьж байна.
гар шиг холыг дасахгүйгээд яах вэ сайхан Монгол бүсгүй санахгүйгээд яах вэ царайдсан газраа дасахгүйгээд яах вэ зоргоор гисэн нутгаа санахгүйгээд яах вэ баярлалаа. За ингээд та бүхнийхээ өмнө одоо баярын Янжингийн удам уургийнхныхаа ахан дүүсийг төлөөлж ган долгорын Эрдэнэ нот маань одоо та бүхэнд зүрхний уяа гэсэн сайхан дуугаар айдууны мэдлэгээ өргөн дэвшүүлэхээр бэлэн болсон байна. Би чамтай уулзраа би бусдын нэгэн ятгалаар би чамтай үерхээгүй мөрөлт эзэн уламжилсан хүний орчлон амьдрах боцгийн үнэн харайн би чамд өгсөн навч явахгүй бол би өнчин чамаг үгүй бол цэцэн өнчин амьдралын их болог болсон анхны хайр чамдаа би хайртай. Баярагийн Бадам гарвын одоо энэ сайхан ураг энэ сайхан өнөр бүлээс
Мөнх насангийн Ануужин, Тэмүүжин гэсэн хоёр хүүхэд маань одоо үзүүлбэр үзүүлэх юм байна. За энэхүү үзүүлбэр бол одоо Тэквондогийн Монгол улсын авраг шалгаруулах тэмцээний 2024-2025 оны хошоо авраг Мөнх насангийн Ануужин, Мөнх насангийн Тэмүүжингийн хамт охинд энэхүү үзүүлбэр үзүүлэхэд бэлэн болжээ. Аавда гэсэн сайхан шүлгийг өчиж сонордуулах юм байна. Алгаа тийш манайха алгаа тийш ахаад алгаа тийш гэж. За бүгдээрээ аавыгаа бодоод энэ шүлгийг сонсоорой. За. Айнячо. Сайхан залуу аавынхаа тэргүүнд нь буурал орсныг анх үзээ. Сайхан залуу аавынхаа тэргүүнд нь буурал орсныг анх үзээд саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнхэн шуудтай хамт буцаасан. Санчинд нэмэх мөнгөн сорны тоолн жаргаандаа тэгвэл гэхэд санснаар даанч болохгүй явна аава. Бүүэт хонгор ижийн тухай дуу мэдээж олоо. Бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг бүхий л орчинд харин аавыг минь нач гэж дуулдаггүй. Бүгдийнх нь аав ямар миний лаав шиг биш дээ. Амттан зөөлгөн хоёроор бялууруулдаг муу ижи минь айлын тавнаас чихэр хормож шараа болгоно. Аав минь тэгхгүй. Алагч чулуу хэрээс хормож хүүдийн зөслүүлнэ. Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ. Эдрет мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж эмээл дээрэн соёмтой унган хөлгийн нуруунд анх гарахад сансарт хүүхдэн нисэх юм шиг санаж ээж нар цацлан өргөж гүйлддэг юм. Саахалт ороод ирэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлдэг. Адгаж ижинэр өдөржин радио шиг өглөн амьдрал зөвхөн үннийг хэлэх гэж аав нар сумын үүдэн шиг хаа нэг дуугардаг. Би өвдлөө гэж ижинэр хүүхдээ аргагүй нэг айлгадаг. Битүүхэн дотроос нурж аав нар чимээгүйхэн бүтэлдэг. Үхэж болохгүй тушаал авсан зэрэг шиг тэд үрсэн хөлөө олтол цаа ирүүл бодж жүжгэлдэг. Ачигт нь хариулнаа гэж би олон жил худлаа ярьлаа. Ачиг нь гаргаж өгчөөд харин нэг их гавьяатын шиг сөг гэж хэвтүүлээд номхон тэмээ ноолуулах мэд сөөсгөр хідэн бацааны өмнө хөгшин аавыгаа мүлгүүллээ. Гараа өргөж дайсандаа үг дууги бууж өгөх мэд гарцаагүй том алхаад илгэж та тэднийгээ хөтөлнө. Гариг дэлхийд уянгатай ийм найрагч атлаа гангасан хідэн зээтэйгээ хідэнтэй хилд орно. Гадаа навчис унаж он жил биднийг унсан навчис шиг орхиж гайгүй дээ би аавыгаа жаргаж амжин гэж өөрийгөө хуурна. Ганцхан зүрхний тань зохил намайг зэмлэн лугшиж газар дээр аав минь хүртэл мөнх бусыг санагдуулдаг. Хазраалгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овгсон халуун зүрхний уйрал хайр гунгийг чинь хүртэл үүссэн.
Өргөст орчлон бүдчихэд үйл суухын цагтаа охин нь үлхийг минь сэлсэн аавтай болохоор амьд явж чаддаг юм аа. Баярлалаа. За одоо манай дуулахад гараад ирсэн байна. Гэтэ би тэр зүгээс хэний хүүхдэд гэлээ сандгүй. Гэтэ ямар ч тааш нөгөө хилийн мананд гардаг мундаг хилийн алба хаасан цэргүүд байгаа гэсэн. Тэгээ би өөрийнхөө цээжинд байдаг хил дээр дорны их яруу нарч баавгийн лав өсрөнгийн 2015 оны болор цамын тэргуун байрын шүлэг хил дээр бичсэн шүлгийг хилийн алба хаасан ах иш нартаа зориулж уншихыг хүсэж байна. Тэгээд Жансан Аруын цагаан сувраг аяыг тавиад өгөөрэй гэж хүсэж байна. За манайхаа төр үлээж байгаарай. Манайхаа дуулахаа гараад ирсэн би өөрөө мэдээгүй биш чүлхэндээ орсон. Жансан Аруын цагаан сувраг аян дээр хүний нутагт явсан цулбор ихэж хилийнхэн бомтод ирлээ. Торгон хилийн эмзэг зурсны цаана тортог суугаагүй их орны сэжүр. Амарчгаж байгаа ихийн хормоо шиг намайг алтан харгантай толготон өндөлцөн хүн байна. Мөн сайхна хилийн эрхэм түшмэл хэмсэг гişиртэж хуудас тараана. Асуулт бүхэн нь хариулт нэгсэн түүн дээр аль улсын иргэн болох гэж асууж байна. Монгол гэж 6 хан шиг үсгийг 6 хөх тэнгэрээс газарт буулган бичлээ. Монголд хэдий хугацаагаар суух гэж бас асууж байна. Үхэтлэн сууна. Өгсөн хойноч сүнс минь хүртэл Монголын харьяат гэж бичлээ. Зарах юм байна уу гэсэн хүмүүс завсраар нь бас гүйлтэн. Мохоо хутаг шиг нүдэн тэднийг Монголоо зарах уу гэж асууж байх шиг сэртгэлгэн. Үгүй дээ. Үгүй. Хардаг нүд гимэн савчхийг нь мартаж өмөрсөн. Хайлдаг ам гимэн үххийг нь мартаж өмөрсөн. Нутгаан өгснөөс үхсэн минь дэргэж цусан буцсан номын хөвч агта элдийн үрс садыг Монгол гэдгийм нуугаад байхад чинь цухалцаад байгаа санаагаан ав. Нутаг руу минь оногсон нүдэн ав. Өвөг дээдс минь ясан дорн ивсэн өндөр их оронд минь санаарах бас заяачин дутна. За баярлаа. За баярлалаа. Болор эдэндээ баярлалаа. Яасан мундаг бэ манайхаа. Энэ одоо хавьяаслаг охиндоо ахаад алга таашилт ах トゥ нар нь харамлна гэж байх уу? За баярлалаа та бүхэндээ. За ингээд баярын одоо Бадам гаргийн энэ сайхан ураг хөдмийнхэн та бүхэндээ зориулж аавын тухай сайхан дууны мэндчлэгийг өргөн дэвшүүлэх бэлэн болсон байна. Нэг хүн тэгж алга таашдаг юм. Энэ олгон та нар амар чанга алга тааших бах та. Будан татаад унаарсан буурал хангаан сайхныг хөө хуурн хүртэл арилаагүй буурал аав минь нутгаа айхөө зэхөө буурал аав минь нутгаар бууж мордоод яваарэ. Ингээд та бүхэндээ баярын Бадам гаруйн Жороо мордоо өгтэй Сэр одын Бэгцрэн Батөвчөр нарын гэр бүлээс айдууны мэдлэгээ дэвшүүлж байна. Ааван дуулъя. Jarra çatlıda
Tergoro Otandı kanben Anlığa Gitmege nasıl ağibe Lüttürçirgi soğutucudu Багнаас чихэнд хоногчсон Баригд ходод дуучин байсан Миний яа дуучин Миний яа дуучин Миний яа дуучин Сайхан наадаарай бүгдэнд баярлалаа. Бидэнд дэмжлэг өгөөрэй.
одоо Бадам гарвын ураг удмын өр хүүхдүүд нь баярлалаа. За та бүгдийн минь одоо хамтдаа дуулсан энэ сайхан өндөр хөвгт эцсийнхаа нутагт дуулсан аавын сайхан тухай дуу. Магадгүй энэ сайхан нутгийн ариун дагшин уул усаар дамжиж тэр дээр тэнгэрт байгаа өвгт эцсийн чинь бас сонорт хөрсөн бахаа гэдэгт итгэлтэй байна. За манайхан ч бүр хувцсны жигдрэлт бол бас янз юм байна да тий. Шороо морд гэсэн бодволгоор жигдэрсэн. Магадгүй энэ та бүхний ургийн авгуу. За тийм баг. За тэгээ та бүхэндээ бүгдээр энэ сайхан одоо ингэртэй утсан шороо морд шиг өргөлж юм хөхөд өнгөтэй өдтэй гэрэлтэй сайхан жороолж яваарай гэж яруу. За мөн баярын Бадам гарвын энэ сайхан хураг удмын мэдчилгээ үргэлжилсээр байна. За ингээд түрүүхэн та бүхэндээ тэквондогийн Монгол улсын одоо аврах шалгаруулах тэмцээний 2024-25 оны улсын хошоо аврах одоо мөнх насангийн ануучин маань үзүүлбэр үзүүлсэн бол өргөжлүүлэн одоо энэ мандаг авьяаслаг охин маань та бүхэндээ бас бүжиглэж мэдлэгээ төвшүүлэх бэлэн болжээ. За ануужгаа өгтөн аяа. Авьяаслаг ануужиндаа баярлалаа. Аргалын утаа барилсан малчны гэрч төрсөн би атар хайрт нутгаа өлгийн минь гэж боддог. Цэнхэр манай сонирхсан алсын бараа ширтээд цэлгэр сайхан нутгаа сэтгэл багтан хардаг. Үлээж байгаа салхи шиг үнсээжж байгаа юм шиг өршөөл дээжийн минь гар илээжж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрх минь догдолж хосгүй баяр нулимс хоёр нүдийн минь бүрхдэг. Баярлалаа. За нэг дугаар айдууны мэнд өргөё.
울렌진 참마라 겨거드 도롱돈 통마다 덜리시게고 우뜨기스금 태후르고 자락이시니호 우뜨게 한나시우기 다한내게후 세계의 이기는 오다하마라 나하나 한제 바다미니 돈다 서대디게리세 반디나 암탐다 돌아다 마라호 발사가 넘탈후르호 자락을 지니호 바하라하다 함수기 나하라이라다 나하다 보다하마하라 나한제 За баярлалаа. Алтан цэцэгчтэй баярлалаа. Тандаа ирүүлэг аз жаргал сайн сайхан бүхнийг хүсмээрөө. Энэ сайхан ураг өдрийнхөө баяр төрсөн ирсэн та бүхэн дундаас азан алхагандаа багтаж чадсан эрхмүүд 200 мянга, 300 мянга, 500 мянга төгрөгийн азтан болно. Заалгаач. За тэн Тэвүүжингийн гартайгаа энэ надаа сав энэ харган дотроос саяны миний хэлсэн одоо мөнгөний азтан гот тодорн та бүхний л одоо аз янда шалтгаалж шуурахаа. За ихний 200 мянга төгрөгийн азтай 200 мянга төгрөгтэй болмоор алгаад шуурахаа. За бүртээ агаад өгчих. За манай бүртээгийн гараас 200 мянган төгрөгийн азтан болох эрхэм бол 9605 эрхээ хорооч игчийн өрөө гэдэг утсан тоо байх уу? Тийм дугаарч байж гэж байгаа юм тийм. 9605 Ихватор та 200 мянган төгрөгийн азтан болжээ. За Ихватор байна уу? За эндээс гарч ирж байна. За шагналыг Баатар сүрэнгийн Тэвүүжин ордуулан 200 мянган төгрөгийн азтан Ихватор. Ихваторхаа бүртээ таныг сонгосон шүү дээ. Ихваторхаа бүртээ таныг сонгосон шүү Ихваторхаа. За баяр хүргэе танд. За таны ажил үйлс амьдрал аз ёндогоор дүүрэн байх болтугай. За 300 мянган төгрөгийн азтан хэн бэ ахын нэр юм бэ? За Сандар 99 21 24 67 өвзий тогтохын даваа жаргал. Бано. За чарамтынхнаас чараалал гараад ирлээ шавнахаа. За Сандар маань одоо энэ боргохныг 300 мянган төгрөгийн азтан болгож байна. Манайхаа Сандрыг батараа гэдэг шүү дээ. За дараагийн юм бол манайхаа 500 мянган төгрөгийн азтан болно. Магадгүй кас надад нэрээ хэлээд би өөрөө чинь зарлаад 500 250 гаагна хийх хүн байна уу? Гараад иртээ. За яшгаа боллоо тавтай. За 500 мянган төгрөгийн азтан надад одоо аваад ирсэн байх шүү. За энэ хүн одоо их л азтай байгаа да.
200 ш заяа. 300 ш. Бүр 500 мянган төгрөгийн айцтай болж байгааг боддог байна. За энэ хүн бол 88 06 04 82 Мөнх Эрдэнэ та 500 мянган төгрөгийн айцтай болсон байна. Мөнх Эрдэнэ байна уу? 88 06 04 82 мөн үү? Мөн үү? Муу юм уу? Яа, юмны ерөөсөө ад яндаа гэдэг шал өрөөх юм байна. 500 мянган төгрөг хожих учраас 5 номерыг бодоод та. Яа, амар юм аа. За баяр үргээ. Тэмүүчээ 500 480 өгчөөч. Цаа эндээс удаж гарч ирсэн 20-ыг татаас нь авчлаа төгөө. За баяр үргээ. За энэ сайхан ураг өдрийнхаа энэ сайхан өнөр бүлээрээ ахан дүүсээрээ цугласан энэ сайхан баяр дээрээ бас азтан болно гэдэг гоё, яндаарна гэдэг гоё. Энэ хуран цугларсан ахан дүүс хамаатан садан тав хүндээ энэ орой мэндийг хүргье. Тэгээ энэ ургийн баярыг зохион байгуулсан эрхэм нэг 2 хүнд талархал илэрхийлэх гэсэн юм аа. Талархал эцэг өвөг дээдсийнхээ гол ургаа баттан үлгээ болсон хан өндөр нутагта өөр хүүгөөд аж гуйч 30 цэр зээн цэрээ хуран цуглуулан удан муксаа гарлаа мэдэлцэг эрхэм хүндтэй баярыг оюун бодлоо чилэн олон хоногийн нойроо хувцлан зүрх сэтгэл ухаанаа уралдуулан санаачиж үйл ажиллагааг өөрийн биеэр гардан зохион байгуулж байгаа явдал Янсангийн Баатар сүрэн ахта халуун баяр хүргэж талархаж байгааг минь хүлээн авна уу. Чин сэтгэлийн хийсэн бүхэн жухаг баттай ажил болдог учиртай өнөөдрийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн ахан дүүсээрээ догдлон хүлээн авч байгаа учраас амар амгалан оршоорой хүндэтгсэн баяр овогтой бадам гаруу даржаа овогтой сэр одын хүүхдүүд бат очир бигц сүрэнгийн өөр хүүхэд ач хуч зээн нараас нь хадгалуулав. Архангай аймаг их тамир сум 2025 оны 7 сарын 14 Баатар хага өрье. Тэний навч. За шууд ингээд одоо ингээд бодлоо чи шууд. За. За дахиад талархал эцэг өвөг дээдсийнхээ худ ургаа баттан үлгээ болсон хан өндөр нутагта өөр хүүхэд аж гуйч 30 цэр зээн цэрээ хуран цуглуулан удан муксаа гарлаа мэдэлцэг эрхэм хүндтэй баярыг оюун бодлоон чилэн олон хоногийн нойроо хугслан зүрх сэтгэл ухаанаа уралдуулан санаачиж үйл ажиллагааг өөрийн биеэр гардаж зохион байгуулж байгаа явдал Баатар сүрэнгийн Тэмүүжин дүүтэй халуун баяр хүргэж талархаж байгааг минь хүлээн авна. Чин сэтгэлийн хийсэн бүхэн жухаг баттай ажил болдог учиртай өнөөдрийн цэнгүүд хүрэлцэн ирсэн ахан дүүсээрээ догтлон хүлээн авч байгаа учраас амар амгалан оршоорой хүндэтгсэн баяр овогтой бадам гаруу даржаа овогтой сэр одын хүүхдүүд бат очор биг зүрэнгийн хүүхдүүд аж гууч зээн нараас нь хадгалуулав. Арангай аймаг их тамир сум 2025 оны 7 сарын 14. За баярлалаа. Баярын молмын одоо энэ сайхан ураг удмыг төлөөлж Монгол улсын соёлын төргөөний ажилтан дуучин Баяр Отхон та бүхэндээ альдууны мэдчилгээ өргөн дэвшүүлэхэд бэлэн болсон байна. За шоуч анхаарал татаж өгдөг авъя. Мэргэжлэр явж байгаа. За та бүгдээ зөвлөд өргөн хангаа нутаг хэмээх сайхан дуг энэ сайхан хангаадаа төгөлсөн дэмчээ хэдүүлээ сайхан хангаан дугаар эхлэе гэж бодлоо. Тэгээ та бүгдээ зөвлөд өргөн хангаан нутаг хэмээх дуг одоо алт бүсний зөвшөөрлөөр өөрийнхөө бодгоо дуусан байгаа тийм аа. Тэгээ та бүгдээ өргөн барья.
Hãy subscribe cho kênh Ghiền Mì Gõ để không bỏ lỡ